Сайн бацхан үзэгчтэй нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид дараах сэдвүүдийг онцолж байна. Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын шалтгаан юу вэ? Одоо байгаа хямралаас гарахад Монгол улсад монголчууд бидэнд өөрт маань юу байна вэ? Эдийн засгийн хямралыг давахад хамгийн чухал нь юу вэ? Хэрвээ энэ бүгдийг олж харж чадвал эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж байгааг мэрэгжлийн хүмүүс хэлж байна. Бүрэн бие даасан байдлаар засгийн газар ажиллаж чадвал Монгол улсын эдийн засгийг 1-2 жилийн дотор ядаж 5% түвшин рүү 3-5% түвшин рүү очиж болно л гэж харж байна л. Төр улс гэдэг чинь үнэхээр тоглоом биш. Тэгээд томилсон бол энэ улсуудаа ажлынх нь үр дүн гартал нь явуулах гэсэн. Нэгэн одоо ард түмний итгэлийг авч гарсан болохоор энэ дээр одоо их дүгнэлт хийж их л нэг зүгт харах хэрэгтэй доо. Заавал одоо нэгэндээ гох тгээ тавьж явах асуудал бол бас нэг их таашаахгүй байгаа. Хин нэгэн эрх мэдэлтэн улс орны эрх ашигтай харьцуулшгүй жижигхэн эрх ашигын төлөө төрийн бодлого шийдвэрийг гацааж хойшин чирээд байвал сүүлдээ улс маань дампуурлаа зарлах хэмжээнд хүрэх эрсдэл хаалганы хажууд ирээд зогсож байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн эрх мэдлийн төлөөх тэмцэл түнжингүй байдлын уршигаас бэлхнээ харж болно. За Монгол улс 2011 онд дэлхийд гайхагдаж шагшигдах хэмжээний эдийн засгийн өсөлт үзүүлсэн. 17% өсөлт гэдэг нь бидэнд мөнгө байсныг гэрчлэх бодит тоон үзүүлэлт. Бас төд удалгүй Чингис Самура бонд босгож хитвчээд зузаатгсан. Үүнийг дагаад манай улсын нэр хүнд олон улсад өндөр байлаа. Өнөөдөр энэ бүгд хаач юу? Эдийн засгийн өндөр өсөлт, их хааны нэртэй их мөнгө, гадаад нэр хүнд байсаар байхад эдийн засаг яагаад хямарчих вэ гэдэг асуултын ганц хариулт нь улс төрийн докторгүй байдал гэдэгтээ судлаачид санал нэг байна. Хэрвээ бид тухайн үед нэгдмэл байдлаар нэгнийхээ эсрэг хууль гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргэхэд хүргээгүй бол ашигт малтамлын тухай хуулиа байнга өөрчлөөгүй бол хөрөнгө оруулалтын тухай хуулиа бид байнга өөрчлөөгүй бол тэгээд тэндээс орж ирсэн мөнгийг болон тэрний дараа зээлсэн мөнгийг бид зөв зүйл зарцуулсан бол өнөөдөр Монгол улсын өсөлт дор хаяж 5-аас дээш хувьтай хадгалагдах юм бүрэн боломж байна. Миний хувьд энийг тооцоод гаргаад ирсэн ч болно. Хэрвээ бид тэр мөнгөө тэр улс төрийн хоосон амлалтуудад зориулж хоосон цацаагүй бол тэрнээс хойш зээлсэн мөнгүүдээ хий хоосон бүтээн байгуулалт болон бусад үр ашиггүй зүйл зарцуулаагүй бол тэд нар эргээд Монгол улсад өгөөжийг бий болгосон бол өнөөдөр бид нар ийм өрийн дарамтч байхгүй байсан. Дээрээс нь ийм дороотлоо хасах болтлоо эдийн засгийн өсөлт нь унчихгүй байсан гэдэг нь хэн ч тодорхой. Тэгэхээр өмнө нь бид уул уурхаагаас орж ирсэн хөрөнгө оруулалтаас орж ирсэн мөнгүүдээ тарааж байсан бол бүтээн байгуулалт гэж нүд хуурсан зүйлсийг хийж исэн бол 12 оноос хойш бид тэр хөрөнгө оруулалтанд татарсны дараа зээлээд энэ зүйлүүдийг хэрэгжүүлж эхэлснээс арилжааны зээлээр энэ нөгөө улс төрийн хий хоосон зорилгуудаа хангаж эхэлснээс болоод нөгөө албан тушаалын зорилго, төрийн эрх мэдлийн төлөөх зорилго, ард түмнийг саналыг авах гэсэн тэр хоосон зорилгуудаа зээлийн мөнгөөр хэрэгжүүлснээс болоод өнөөдөр бид ийм байдалд орчих. Эв нэгдэлгүй фракцийнхаа зөрчлөөс болж унсан засгийн газартай харьцуулахад Эрдэнэтийн тэргүүлсэн засгийн газарт нэг том давуу тал байна. Тэр нь улс төрийн доктортой байдал. Өмнөх засгийн газар сайд байсан инх сайхан нэгэнтээ үнэндээ энэ засгийн газарт өөрнөөс өөр юу ч үлдээгүй гэж хэлж байсан. За харин ард түмэн энэ засгийн газарт доктортой ажиллах боломж бас итгэл өгсөн. Энэ бол ээлжид сонгуулийн үр дүнд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж улсын хурлд 65 суудалтай болсон. За өөрөөр хэлбэл энэ засгийн газар эдийн засгийн өсөлтгүй мөнгөгүй засаг авсан ч тэдэнд улс төрийн доктортой байдал гэх хамгийн том давуу тал байгаа юм. Өмнөх засгийн газарт улс төрийн докторгүй байдлаасаа болж өндөр өсөлт, их мөнгөтэй эдийн засгаа унгаж байсан бол Эрдэнэтийн засгийн газрын хувьд улс төрийн доктортой байдал гэх давуу тал дээрээ бат зогсоод улс орныхоо унсан эдийн засгийг сэргээх хүнд сорилтын өмнө зогсож байгаамаа. Том одоо бизнесээ том улсуудын иргэшээлд орохгүй шиг нэг ард түмэндээ чиглэсэн одоо тийм л арга хэмжээ боловсруулаад хэрэгжүүлээсэ. Ер нь доктортой байх хэрэгтэй. Тэгжээж улс их орон хөгжиж дэвшинэ. Маргалдах яах биш. Зөв бодлого, зөв менежмент тэрийг явуулсны үнд тул. Тэгээд түрүү нэг миний хэлсэн шүү дээ. Мөнгө жоохон чангадахгүй яасан юм бэ?
Өнөөдөр бизнесийн байгууллагууд олноороо хаалгаа барьж, зарим нь өдөр хоногийг арай яданд авч байна. Валютын ханшийн савлгаа бизнес эрхлэгчдийг дампууруулж мэдэх хэмжээнд улаан гэрлээ асаасан. Тэд ч үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагандаа онцолж, сошиал ертөнцид бичиж бухимдлаа илэрхийлж байна. Нэг зүг рүү хамтдаа харж чадах хоолж ухаан улс төрчдөд байхгүй бол улс орнод хижээдэг аж ахуй нэгжүүд нь амь тариа хийгээд ч сэхэл авахгүй байж мэдэх эрсдэл бий болчиход байгаамаа. Одоо бол яг эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Компаниуд үйлдвэрлэгчид маань зах зээл дээр одоо бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй, борлуулалт маш муу. Гадаадын зах зээлд гаргах нь байтугай дотоодынхаа зах зээл дээр одоо хэрэглэгчид маань тэр болгон одоо өнөөдрийнхээ хүнсийг бас авна уу гэхээс биш бусад одоо төрлийн бараа бүтээгдэхүүнийг тэр болгон худалдаж авч чадахгүй байна. Хөрөнгө оруулах гэж байгаа компаниуд бол бас байна. Монголыг сонирхож байна. Тэгээд ерөнхийдөө улс төрийн энэ тогтвортой байдал нь ямар байх юм бол гэдгийг маш их харж азанж ерөнхийдөө тодорхой хэмжээгээр компани бол судлаад юм явж байгаа бас сайн талууд байна. Тэгэхээр одоо бол тодорхой хэмжээгээр сонгуул өнгөрсөн тийм ээ бүх зүйл одоо ийм журмандаа орж байгаа гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр илүү их одоо яг тэр мөрийнхөө хөтөлбөрт эдийн засгийг яаж одоо энэ байдлаас хүндрэлтэй байдлаас гаргах уу гэдэг энэ зүйл дээрээ бүхэл одоо оролцогч нар гэж бид нар ярьдаг. Тэр нь болохоор төр болон төрийн бусад байгууллагууд, төрийн бус байгууллагууд холбогдох одоо мэргэжлийн холбоод бизнес эрхлэгчид бүгдөө хамтарж ээж хамтын хүчээр бид нар энийг давна. Мэдээж өнөөдрийн хямрал бол тодорхой хэмжээний цаг зуурын гэж бид нар ойлгож байгаа. Ойрын хугацаанд одоо энэ цаашдаа сайжраад явах байхаа гэдэг бас итгэлтэй байгаа. Бид Монголоо хөгжүүлнэ гэсэн нэг зорилго тэмүүлэлтэй байх ёстой. Гэтэл нэг нь ажил хийх гэхээр нөгөөх нь хийлгэхгүйгээд популизмдад суучдаг буруу хөвшил ам бүхтэй байсаар байгаа нь асуудлын гол зангилаа болжээ. Эрх мэдлтнүүдийн дунд эрх мэдлийн тодорхой биш одоо байдал байгаад байгаа учраас эрх мэдлийн эзгүүдэл явагдаад байгаа байхгүй. Эцсийн дүндээ шийдвэр хэн гаргаад байгаа. Яг эцэлсэн шийдвэр хэн гаргаад байгаа. Тэгтэл бол парламентын тогтолцоонд бол ойлгомжтой шүү дээ. Ерөнхий сайд гэдэг хүн гаргана. Хариуцлага тэр ерөнхий сайд багаараа засгаараа хүлээдэг байх хэвээр. Тэгтэл ерөнхий сайд нь гаргаж байгаа юм уу? Эсвэл хариуцлага нь ганцхан ерөнхий сайд хүлээгээд санаачлага нь өөр хүмүүс гаргаад байдаг ч юм уу? Ийм байдлаар бол явахгүй шүү дээ. Ялангуяа хямралтай үед бол зохион байгуулалттай ажиллаж ижил бид нар гарна. Мэдээж тал талаас нь одоо янз бүрээр борлуулалт архим зөндөл гарч штэ. Тэгэл одоо энэ тэндээс нь энэ ч болж байна, энэ ч болохгүй байна гээл те. Угаасаа болохооргүй нөхцөл байдал руу эдийн засаг шилжчихэд байгаа. Яаж ч дэвхгцээд энэ эдийн засаг чи өөрөө хомигдож эхлээд байна штэ. Тэгэхээр тэр энэ байдлаас гарах одоо бид нар төлөвлөгөөгөө баталсан энийгээ зоригтой хэрэгжүүлэх дээр нь л дэмжиж ажиллана гэхээс энэ тэр сайд нь энийгээ хийгээгүй байна. Ийм сайд нарын асуудлыг ярина гэл одоо яриг тэнвчлээд яваад байна штэ. Ийм байдлаар кабинетыг дарамтлаад байвал эдгээр чинь болгоомжлох тактик руу шилжих гээд байгаа байхгүй. Би бол тэгж болохгүй тийм байдал руу ийм нөхцөл байдалд кабинетыг шилжүүлж болохгүй гэж бодож байгаа. Засгийн газрын гишүүд ч гэсэн өөрсдөө энэ дээргүй би энэ бодлого зөв би энийг хамгаалаад явна энийг хийн. Энэ хамгийн одоо юу гэдэг олон түмэнд таалагдах арга хэмжээ биш байж магадгүй богино хугацаанд. Гэхдээ би энийг хийн. Би зөв юм хийсний төлөө үсрээл та нар миний ажлыг л авна үстэй. Би тэрнээс чи айхгүй гэдэг ийм л байр суурьтай ажиллах хэрэгтэй. Ерөөсөө өөрийнхөө урдаа тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө хатуу зоригтой ажиллаад явах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн хямралтай өндөрлөлт нөхцөл байдлаас аврах бололцоо боломж, улс төрийн потенциал, эрх баригч хүчинд хангалттай байгаа. Санаачлагтай ажиллах ёстой. Улс орны зээлийн иргэн төлөвлөлт тулгуундаад байгаа. Тэгэхээр засгийн газар дөрвтэй бодлогоодыг гаргаад эрчимтэй ажиллах ёстой. Сая улсын их хурлаас эдийн засгийн хүндрэлээс гарах, хямралаас гарах засгийн газрын төлөвлөгөөг баталж өгсөн байгаа. Сар болгон тайлгнаж явах ёстой. Ямар ажил хийж байгаагаа. Ер нь тийм нэг онцгой нөхцөл байдал үүсчихэд байхад жирийн аргаар хямралаас гарах боломжгүй л дээ. Онцгой нөхцөл байдлын үед онцгой арга хэмжээл хэрэгтэй.
Ерөнхий сайд Эрдэнэтийн танхим хэдхэн хоногийн өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах, докторжуулах хөтөлбөрөөр улсын хурлаар батлуулаад авсан. Ерөнхий сайд 12-оос 18 сарын хугацаанд эдийн засгийн хүндрэлийг даван туулна гэсэн амлалтыг ч ард түмэнд өгсөн. Гэхдээ үүнд хүрэх ажлуудад нь чөдөр тушаа тавиад байвал цаг хугацаа ч алдна. Эрх баригч намын ч нэр хүнд давхар унах эрсдэлтэй. Тиймээс анханасаа олонхороо дэмжсэн багтаа ажил хийх боломжийг л олгох хэрэгтэй. Хэрвээ тэгж эдийн засгийн хямралыг улс төрийн докторгүй байдалтай хослуулвал жинхэнэ дампуурл болохыг улс төрчид, судлаачид иргэдч хэлж байгаамаа. Засгийн газар улсын хурал ерөнхийлөгчийн энэ институтууд өөрийнхөө үүргийг л нэгнийхээ ажилд хошуудруулгүйгээр өөрийнхөө үүргийг чадамжтайгаар гүйцэтгэж тэгээд хариуцлагын зөв тогтолцоотой тэм төр байхгүй бол ерөнхийдөө Монгол улсын цаашдаа ирээд ойрын хугацаанд нэг тийм сайнгүй харагдаж. Их хурлын гишүүд нь төсөв булаацалддаг. Тийм ээ. Фракцийн тогтолцоотой жишээ нь арчилсан нам засаг барьснаас болоод фракцууд нь эрх мэдэл, мөнгө төгрөг, өмч хөрөнгө булаацалддаг. Энэ байдал нь өнөөдөр Монголыг ерөнхийдөө хүчгүүдүүлж байна. Тэгэхээр үнэхээр бид сайн төртөө байж чадвал сайн төр гэдэг маань ерөнхийдөө Монгол улсын үндсэн язгуур эрх ашигын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж чаддаг. Тэр зорилгын төлөө нэгдмэл байдлаар асуудалд хандж чаддаг. Ийм байхаасаа гадна үнэхээр тэр зорилгыг хэрэгжүүлэх тийм оюуны болон сэтгэл зүйн тийм чадамжтай, мэрэгжлийн ур чадвар өндөртэй тийм үнэхээр сайхан төр байж чадах юм бол Монгол зэрэгхэд маш амархан гэж би бодож байна. Үнэхээр тийм төртөл бид болох хэрэгтэй. Өнөөдрийн бидний хямралаас гарах төлөвлөгөөний гол үндсэн хэсэг нь чухамдаа энэ байх хэрэгтэй юм болов уу гэж би харж байна. Нэг чухал санааг бас хэлмээр байгаа. Юу гэвэл нэгд эдийн засаг ийм хүндрэлтэй болцсон байгаа үед бол харин энэ олон улсын валютын сантай яриа хэлцээг яаралтай хийгээд тэр стендбай хөтөлбөрт бид нар хамрагдах хэрэгтэй. Тэгэхгүй одоо бусад улс орноос тусалцаа дэмжлэг орж ирнэ гээд нэгдүгээр царайчлаад байхаа болох хэрэгтэй. Хоёрдугаарт тийм боломж харагдахгүй байгаа тохиолдолд нөхцөл байдал огцом өөрчлөгчлөө шүү дээ. Тэгвэл тэр стендбай руугаа явах хэрэгтэй. Түүнээс одоо ингээд олон санаат оргомж босч чадахгүй гэдэг шүү дээ. Тэрнтэй тэгэхээр ийм байдалд бид нар орж болохгүй байхгүй. Нөгөө талаас стендбайыг аваад бид нар амжилтаа хэрэгжүүлж байхад нэгдүгээрт эдийн засаг хамаагүй одоо сахилга баттайгаар төсвийн зарцуулалт явагдах бөгөөд эдийн засаг сэргэх боломж, суур боломж нь тавигдана. Амаргүй байна, хүнд байна. Тэгвэл угаасаа мөнгийг зарцуулах эрхчлөөг ийм хүнд үед эрх мэдэлтнүүд угаасаа өгөөд хэрэггүй байхгүй. Хараа хяналттай л хийжсэн зөв шүү. Хамгийн түрүүнд засаг өөрөө тийм ээ төсвөө эрүүл болгох хэрэгтэй. Илүү зардлаа танах хэрэгтэй. Нөгөө талд нь бол яг энэ бизнес эрхлэгчтэй сайхан чөлөөтэй бизнесээ эрхлэх тэр болцоог нь олгох, тэр хөрөнгө оруулалтаа босгох, тэр дэлхийн одоо зах зээл хөрөнгө оруулалтын итгэлийг олж авах энэ алхмууд чинь өндөр усаагаар шиг өгүүлэгдээд байгаа байхгүй. Тэгээ энээсээ эхлэсэй гэж бодож байна. Улс төрийн доктортой байдлын тухайд бол маш тодорхой санал хэлээд байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд одоо ийм хамаргүй болчихсон цаг үед дээр нь улс төрийн докторгүй болчих юм бол энэ оронд ч одоо юу илтэх вэ гэж. Өөрөөр хэлэх юм бол нөгөө муудар муухай дээр улцсан гэдэг юм болно үстэй. Тийм учраас улс төрийн хувьд доктортой байх бол хамгийн чухал асуудал. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдын одоо хамгийн нэг номерт анхаарах зүйл бол ерөөсөө л хууль эрх зүйн орчин хэр доктортой байх нь улс төрийн хувьд доктортой байж чадахгүй юу гэдэг асуудал бол хөрөнгө оруулагчдын анхаарлын төвлөрөх асуудлын нэг шүү дээ. Тийм учраас бид нар энэ дээр бол хатуу байна да. Дампуурлаа зарлаж байсан улс орны жишээ бэлхэн байна. Гэхдээ бид тэдний алдааг давтах хэмжээний улс төрийн соёл сэтгэлгээгүй иргэдэд амлсан амлалтандаа хүрч чадна гэдгээ харуулахыг цаг үе улс төрчдөөс шаардаж байна. Улс орны бодлого шийдвэрийг тодорхойлж яваа улс төрчид нь улс төрийн зүтгэлтэн шиг байхыг иргэд хүсэж байна. Нэгэн одоо ард түмний итгэлийг авч гарсан болохоор энэ дээр одоо их дүгнэлтэж их л нэг зүгт харах хэрэгтэй доо. Заавал одоо нэгэндээ гох тгээ тавьж явах асуудал бол бас нэг таашаахгүй байгаа.
Улс орны эдийн засаг хүнд байна гэд ачааны хүндийг ард түмэн үүрэх ёсгүй. Төгрөгийн ханшийн уналтны импортоос хамааралтай хэрэглэгч улсад хүнд тосч байна. Газрын тосны бүтээгдэхүүний хэлийн үн 30-аас 33 доллараар буурч байгаа сайн талтай ч долларын ханшийн өсөлт нь нефт импортлагч компаниудад санхүүгийн алдагдaltaй ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэх шалтгаан болоод байгаа юм. За тэгвэл засгийн газар энэ 7 хоногийн хуралдаанаараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд шууд нөлөөлдөг шатхууны үн өсөхгүй байх боломжийг бүрдүүллээ. Авто бензин дизель түвшинд ноогдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүр тонн тутамд нь 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоолыг батлаад байгаамаа. Ард иргэд дээр өчтөг дарамтыг л багасгах асуудал дээр онцгой анхаарлаа хандуулах ёстой. Тийм учраас жижиглэнгийн үнийн асуудал дээр үн нэмэхгүй байхаар ингэж бол асуудлыг нь бол шийдвэрлэлээ. Зарим газруудад бол нефт бүтээгдэхүүний жижиглэнгийн үн бол өссөн байж байгаа. За нөгөө талаас нь бол нефт импортлагч ганцаар нефт импортлагч компаниудтай ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг засгийн газар буюу сангийн яамд өөрийн зохисны өдөрлөмжөө бол хөргүүлсэн байж байгаа. Зөвлөмжийг бол хөргүүлсэн байж байгаа. Энэ зөвлөмжийг хүрээнд асуудлыг бол шийдвэрлэлээ. Өнөөдөр 30% урьдчилгаагаа төлөөд орон сууцнд орох иргэдийн тоо багассаар байна. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар орон нутагт барьсан 70 м квадрат хүртэл талбайтай орон сууцны борлуулалт тааруу байгаа юм байна. Тиймээс том зай талбайтай орон сууцнуудыг түрээсийн орон сууцны санд шилжүүлж өгөх хүсэлтийг аймгийн засаг дарганаар засгийн газарт ирүүлж байжээ. За тэгвэл засгийн газар түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 50 м квадрат талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м квадрат хүртэл хэмээн өөрчлөлт болжээ. Дархан, Сэлэнг, Увс, Ховд, Гойлта тэгээд одоо Улаанбаатар хотод эзэнгүй байгаа, борлогдоогүй байгаа, мөн түрээсэндх боломжгүй байгаа ийм орон сууцнуудыг 360 орчим орон сууц байгаа. Эдгээрийг бол аймаг орон нутгийн иргэд нь аймаг орон нутагтай хандаад түрээслэх одоо ийм боломжийг бол засгийн газар олголоо гэж ингэж ойлгож байна. За түрээсийн төлбөр бол одоо ингээд бодлоготой байгуулалтын яам аймаг орон нутагтаа ярьж байгаа. Тэгээд зах зээлийн үнээр бол тогтоочноо. Хуучин одоо 50 м квадраттай бол өөр үн байсан. Энэ бол нөгөө өөрөө 3 өрөө том одоо сууцнууд. Тийм учраас боломжтой иргэдийн өөрсдийнхөө хүсэлтээр ямар үнээр төрөөслөх гэдэг ойрын хугацаанд бол шийднэ гэж. Залуучуудад хамгийн түрүүнд орон сууц ажлын байр хэрэгтэй байгаа. Манай улс залуучуудын хөгжил, нийгмийн оролцоо, эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчингүй. Тиймээс засгийн газар ийм эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. За энэ 7 хоногийн уралдаанаараа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд нарт даалгасан байна. Монгол улсын ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-аас 40 насны залуучууд анхудаа бие даасан хуультай болох юм байна. Энэ хууль улсын хурлаар батлагдсанаар залуучуудын хувь хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, за орон сууц, хөдөлмөр эрхлэлт зэрэг маш олон одоо асуудлуудыг судалгаан дээр одоо үндэслэж одоо арга зам шийдлийг одоо тодорхойлсноор одоо энэ хуулийн төсөлд бүх зүйлүүд бол туссан байгаа. Тэгээ Монгол улсын хүн амын одоо дийлэнх хувь бүрдүүлж байгаа залуучууд одоо тулгымцсан асуудлыг шийдэх хөгжих боломжийг нээлттэй бий болох одоо ийм л одоо үндсэн том ач холбогдолтой юм байна. Статистик баримтаас үзвэл манай улсын нийт хүн амын 43%-ийг 16-аас 40 насны залуучууд эзэлж байгаа юм байна. За уг хуулийг баталсны дараа засгийн газраас залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. За залуучуудын хөдөлмөр эрхлэлт үүнийг дагаад нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Үзэгч та бүхэнд бид нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.